Швейцарын Женев хотноо Монголын үндэсний бүхий авраг шалгаруулах Европын албаны 3 дахь удаагийн барилдаан 2 дугаар сарын 22-ноос 23-нд болж өнгөрслөө. Европын албанд Монголын үндэсний бүхий холбооны салбар хороо байгуулагдсанаас хойш иймэрхүү Монголын үндэсний бүхтэй холбоотой үйл ажиллагаа сэргээд байгаа юм а. Модон Могоожлын зориулсан сар шинийн үндэсний бүхий барилдаанд оролцохоор ирсэн хүч бүгчүүд үзэгчид та бүхэндээ энэ өдрийн түмэн амгалан айлтгая. Ирж буй шинэ ондоо монголчууд маань цог холбоотой эрүүл энх ажил бүрийн өндөр амжилттай байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. За хүчүүд маань хүчтэй бэртэй ингээд биднэрийгээ баясгасан сайхан барьтай хийгээсэй гэж хүсэж байна. За. За Монголын үндэсний бүхий холбооны хэлийн чанарт анхны салбар холбоо Европ салбар холбооноос санаачлан зохион байгуулж байгаа. Дэлхийн доод 17 дугаар жарны Элдв Эрдэнэ тэмээх Модон Могоожлын сар шинийн барилдсан үндэсний бүхий барилдаанд хүрэлцэн ирсэн элэг нэгт ахын дүүс эрхэм өндөр зоч та бүхэнд амрыг айлтган мэдчилж байна. Монгол түмний уламжлалт их хоёр сар шинийн босгон дээр зохион байгуулж байгаа энэхүү барилдааны зорин гэж тодорхойлж байгаа хүчит хөгжүүл зохион байгуулж байгаа Жайгдгийн багийн гишүүд за мөн энэхүү барилдааны олон бусад бүхий барилдаануудыг Европтон зохион байгуулж байгаа Монголын үндэсний бүхий холбооны Европ салбар холбооны нийт хамт олон халуун талаар илэрхийлж барилдааны үйл ажиллагааны яалтан үзүүлдэг. Монголын үндэсний бүхий холбооны Европ салбар холбооноос санаачлан зохион байгуулж энэ барилдааны зохион байгуулалт хамтрагч байгуулгаар Монгол улсаас Швейцарын холбооны улсад суугаа элчин сайдын яам мөн Монголын үндэсний бүхий холбоо ажиллаж байгаа гэдгийг та бүхэндээ дуулгад таатай байна. Энэ барилдааны эвийн тэтгэгч байгууллагуудаар Дааса Групп, Даниил Крузов үнэтгэлийн брэнд, Монгол улсаас ард санхүүгийн нэгдэл, Ванга Travel, Mongolia Shop, Line, Алтан бэрс хэвлэлийн үйлдвэр, Монгол аяг Европод гэсэн газрууд бас хамтарсан гэдгийг дуулгахад
нэм таатай байна. Ингээд бидний тооны 14 дугаар сарын ээлжийн төмөөх модон могойжлийн саршныг байрлуулсан Гиней хотын энэ барилдаанд хүчүүсэн барилдахаар хүрэлцэн ирсэн бөхчүүдийг танилцуулъя. Улсайлын Яргас сумын гэрээд Саксын бөмбөгийн спортын олон улсын хэмжээний мастер Сомын зан Ванчгийн Төмөрбаатар. Улсайлын Давс сумын гэрээд Шавсар улсад ажиллаж амьдарч байгаа Сомын зан Дүгэржөвийн Жамсан дөрж. Сэргэлтийн Ерөөсөн хэрэг Шавсарын холбооны улсад ажиллаж амьдарч байгаа Сомын зан Сэндотим Батэрдэл. Арангаангийн Жолоод сумын хэрэг Өнгөр улсаас ирж оролцож байгаа Сомын зан ганц үгийн Баасан Жиргэн. Арангаангийн Тарьяат сумын хэрэг Франц улсад ажиллаж амьдарч байгаа Сомын зан Батэрдлийн Үлзий мөнх. Арангаангийн Өгийн улсын хэрэг Чех улсаас хүрэлцэн ирж оролцож байгаа залуу Төрмөнхийн Өгийн. Орногоонгийн Сайн шанссан хэрэг Швейцар улсад ажиллаж амьдарч байгаа залуу Ганбаатарын Батмөнх. Арангаангийн Хотон сум хэрэг Чех улсаас хүрэлцэн ирж оролцож байгаа залуу Инг тайвны Сэдэн Намба. Арангаангийн Үлзий сумын хэрэг мөн Чех улсаас хүрэлцэн ирж оролцож байгаа залуу Болдбаатарын Чанаров. Дуангийн Гэрэн сумын хэрэг Өнгөр улсаас хүрэлцэн ирж оролцож байгаа залуу Даваа хүүгийн Андуур. Монголын үндэсний бүхний холбооноос Европын салбар холбооныхондоос одоо урамшуулж энэ талархал за мөн дээр энэ Жаидгийн багийн хамт олонд цол зэрэг олгох юм а. Үндэсний бүхний засуул Батчулууны Батцэрэг танаа. За ингээд талархлыг Монголын үндэсний бүхний холбооны ерөнхий нарийн бичгийн дараа түмэн дэвгэрэл хартуулан баяр хүргэж байна. Увс аймгийн Улаан сумын уугуул манай Европын салбар холбооны нарийн бичгийн дараа номгон сүрэн улсын дэд гарын даагийн цолны үнэлгийг за мөн одоо улсын дэд гарын даагийн малгай тэмдэг залааны хамтаар гардуулан өгье. Европын холбоонд Монголын үндэсний бүхний холбооны салбар холбоо байгуулагдсанаас хойш үндэсний бүхний үйл ажиллагаа идэвхжиж энэ тэнд олон барилдаа зохион байгуулагдаж залуучууд бас их төрж гарч ирж байна. Европын хамгийн хол нь Испани улсаас зорж ирж барилдаж байгаа залуучууд байлаад залуучуудын гол ярьж байгаа юм бүхний хөгжлийг хамтдаа хөгжүүлцгээе гэж ярьж байна. Энэ тэнд тармаг байдлаар биш нийтдээ ингээд нийлээд явах юм бол Европт бүхний хөгжилч өндөр болно гэж ярьж байна. Саяхан бүх найрамдах Солонгос улсад Европын холбоотой адилхан Монголын үндэсний бүхний холбооны салбар зөвлөл байгуулагдаж ажилдаа орсон байна. Удахгүй тэгээд Австрали, Америк гээд нэгтгэж Монголын үндэсний бүхний холбооны дэлхийн жишээх уулзалт тэмцээн явагдах цаг болов ойрхон байна. Монголоос ирж энд ажиллаж амьдарч байгаа Балжингийн Саран гэж эмэгтэй одоо Монголын үндэсний бүхний холбооны Европ дахь салбар холбоог байгуулж хамтран бүх сонирхогч бүгчүүдтэй хамтран ажиллаж байна.
서민상 마스 도시치국회 원만하게 허투분들에서 내리에서 문그리티 미지구대 세종대왕이 유로스 내리에 역사로서 아기점들 좋아 서민상 신업팀 맡들이든 나도 리스터터 여기다 와서 부터리죠. 자, 점수들을 바로 더 밝히기 좋고 이게다 수준 없애긴 나올 수 있는 서민상도 주인 점수들 기사도 수준 들어오는 거다. 양반이 공부를 기사도 나왔는데 자, 도움이 공부 무슨 자유가 쓴 여튼박이 문구 좋아서 문구가 쓴 게 좋아서 선생님다. 아름다운 게 우리도 쓴 해리야 뒤에 보사 소리가 저렇게 좋아. 그럼 그 거기 나도 문구가 문구가 오잖아. 아, 나도 버리자면 조심하라고 주잖아. 바로 그런 것도 어느 곳도 같이 드려야 된다다가 자, 이게 어느 곳이 사인천스 메리아 역사로서 던지심들 좋아 안바 드림 같은 경성들 중 푸르바트라 여기다와 도관 넣으죠. 자, 감사합니다. 안지야 나름사라서 한국 유튜브로 있어서 동부원님 내리수메리에도 나와 우리 감독을 나 부모님 같은 수메리에도 스타노사 수리스메리 저랬는데 좀 목숨이 오인님한테 어느스타스다 이웃님들이다 바로 가다가 하도록 우측부터 어렸잖아 나 스파나스에 저랬는데 좋아 오인님께 해줘도 이쯤수 좀더 어렸잖아 너다로 이렇게 좋아했다 너 이제 자, 부터 이부터 자. 자, 하나님이 원수 있으면 해야 최호사서로 숨을 들이지와 참으로 원도와 드린 참으로 너희들 선수를 해야 또 미치들 진 선수들을 제가 여기다 오다 나 나무들 저 우리 되게 어렵다 자, 한번 원님이 흘리는 다른 사람도 갖다 앉았어. 자, 미치고 흘리고 자, 대결은 자, 이 나라고 없이 그릇이 상급되고 있다는 걸 느낄 수 있죠. 자, 이거 나왔으니 고수이 위기에 있는 어떤 것이 화오를 떴어. 자, 우리 우리들의 어떤 어떻게 진실을 좀 좋아. 동굴로 왔을 때 속에 스타노사 서로 쓰였으나 소프트 타타 자, 소프트 바꿔오는 소프트 머리도 없게 된다는 자, 감독은 답지주로 나와 후는 감독을 자, 이 스타노사 소프트 자, 동부원님이 내리면서 스메리에 옹으로 사실 이렇게 좀 아무래도 난 것들 자, 하나님이 저도 스메리에 옹으로 사실 서민상 간수기 나았습니다. 여러분 동부원님 내리시면이야 또 나와 우리 남도가 저희도 와서 그러죠. 앞으로 진짜 내리시는 분들을 나의 조사도 또 없나? 자, 드디어 됐습니다. 서민님 나오시면이야 역사로서도 인격들과 서민상도 주인 양승들을 어이도다 자,
Сонгогийн сайн шансыг хэрэглэж амтны батлалтай болсон. Заахаа гараад гоогараа энэ хамтаа хараад самсруу тоглоод хэрэглэгээ бэлтгэж магадгүй. Батлал хоёр жоохон зөөлөн хэрэгтэй. Тэгэхээр энэ хүлээлгээд явуулдаг. За юу ч одоо энэ хайрцны хэмрүүс хамаагүй өргөдөг. Яруу харуу дахин яриад явуулсан. За аргатай энэ үгийн төвшин хоёрыг би хурцаас хэлж байгаа. Надад бүрийн үгийн амбаасрын батлал хоёрдоо Saya naik ke hotel second data pada seluruh harga sekitar sekitar 200 juta. Tahun ini saya telah sekarang turut turut berterus. Saya pada suci 앞으로 보다
зам баасан нэрглийг амнангч Одан нумудстихэн нумун урам мхийг урнодон хич унын учиг үзэн барилдын авч барилдыгээ Европ холбооны орнуудад амьдарч байгаа хүмүүс багадаа 15 жил амьдарч байна. Европ холбооны орнуудад амьдарч байгаа сурч байгаа Монгол иргэд өдгөөгөөс 3 жилийн өмнөөс Балжингийн саран гэх хэмигтэй санаачлагаар Монголын үндэсний бүхий холбоотой харилцаа холбоо тогтоож анхны Монгол бүхий аврагын тэмцээнийг зохиож мөн Монголын үндэсний бүхий холбооны салбар хороог Европын холбоодод байгуулсан байна. Энэ удаагийн байралдаа Монгол улсаас Швейцарын холбооны улсад суугаа элчин сайдын яам болон Монголын үндэсний бүхий холбооны Европ дахь салбар холбоо хамтран зохион байгууллаа. Швейцарын холбооны улс бүгд найрамдах Франц улс, бүгд найрамдах Чех улс, Унгар улс, Испани хаант улс, холбооны бүгд найрамдах Герман улсаас аймаг сумын цолтой болон цолгүй залуу хөгчид задгалахад Архангай аймгийн Үгийн нур сумын харьяат залуу бүх төрөн мөхийн үгийг дөрвүүлжээ. Сэлэнг аймгийн Ерөө сумын харьяат сумын зан Цэндбаатрын Бат үзүүр харин үзүүрлсэн байна. Швейцарын холбооны Женев хотод болж буй Монголын үндэсний бүхий холбооны Европ дахь салбар холбооны барилдаан сар шинийн барилдаан байна маш сайхан болж өндөрлөө. Энэхүү барилдаанд миний би төрүүлсэн байгаа. Цаашдын барилдаанд Европод амьдран суугаа залуучууд маань маш их идэвхтэй оролцоорой гэж хүсье. Бүх Монголын ард түмэндээ болон Европод амьдран суугаа монголчуудаа эрүүлэх ажил сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Испани улсын Сан Себастьян хотод ажиллаж амьдарч байгаа одоо 20 орчим жил болж байгаа. Тэгээ энэ жил 17 дугаар жарны хөгжим модон могоо жилийн сар шинийн мөр зориулсан үндэсний бүхийн Европ дахь салбар холбооноос зохион байгуулж байгаа барилдаанд анхудаага 1000 км-ийн цаанаас зорж ирж хөлийн цэцгийг гүйцэтгэж ажиллаа. Тэгээд бөхчүүд маань хүч чадалтай уран сайхан барилдаанд өрнөсөн өргөн дэлгэр сайхан наадам болж өнгөрч байгаа. Сэтгэл маш их өндөр байна. За баярлалаа.
За баруунтаа хайраа мэдэн даадаа. За энэ хилдээ ясаны сүлхөнд орсон хүнд. За бидний сайхны нарамдах. Нийслэлийн баян зүрхүүгийн хаяа бидний сайхны нарамдах. За нийслэлийн самбар харилцуугийн хаяа. За сонгон сэнжээ агуун ууцаар хэврээд
авсандаа. За үнэхээр Даусенгийн матчын хэрэгээс үгүй бүхий. 17 дугаар жирны элдв эрдэм тэмээх Модон Могой жилийн сар шинэ байсруулсан одоо Монголын үндэсний бүхий холбооны Европ дахь салбар холбооны өсвөр хөтөлбөрийн төлөв бүхэл томтоор Европын холбооны улсуудад амьдарч байгаа хүмүүсийн үр хөвгөд ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн барилдаан их чухал ач холбогдолтой тооцогдож байна. Учир нь тэд Монгол уламжлалын нэг бүхий хувцс хэрэглийг өмсөж шаваа дэвэг хийсээр барилдах нь монгол хүн болж төрснөө бие махбод оюун санаагаараа мэдэрч ухамсарлах боломж бүрдэж байгаа гэсэн үг юм. Өсвөрийн бүхий барилдаанд Увс аймгийн Малчин сумын харьяат Швейцар улсын уугуул Скрабын Квентен төрүүлсэн бол Увс аймгийн Давс сумын харьяат Улаанбаатар хотын уугуул Жамсран доржийн Цогтбаатар үзүүлсэн байна. Маа бэлгүүтэй мөнх эрдэнэдэг. Би 12 настай. Би жудо амжилттай явж байгаа. Өнөөдрийн цагаан сая ид барилтаа хүлээн медаль авсан ч баярлж байна. 2 удаа Герман улсын авраг олсон. дугаар жарны хөгжиж нэмэх Модон Могой жилийн цагаан сарын үндэсний бүхий барилдааны Ахмад өвчүүдийн барилдааны хүү нэгж байна. Сумын зам Дөнгөрбаатартай Дорногов аймгийн Санжин сумын Ариа залуу Батзориг, сумын зам Жамсран дорчтой Сэлэнг аймгийн Манда сумын Ариа залуу Очодрал тус оноор тарсан. Өвсөнгийн давсан нэрээ цомын зан Жамсран дорж нэг давлаа. Бүгд сүнжгийн яснаас зайж дотор нэгдэлээ зарах Хоёрын даван сумын зам Дөнгөрбаатар залуу Очодралтай залуу баран утраа хоёр даваа бүгдөрж байна. Бүгдийн томоос тарсан залуу Батцорог залуу Дорногов аймгийн Санжин сумын Ариа залуу Батчолооны Батцорог хоёр давж төгсөлийн барилдаан 2 дугаар байшин гарч байна. Сэлэнг аймгийн Манда сумын Ариа залуу Очодрал нэг даваа 2 унаатайгаар ингээ 3 дугаар байшин гарч байна. Гадаадад ажиллаж амьдарч сурч байгаа монголчууд маань бас энэ Монгол үндэснийхээ бахархал болсон, соёл болсон энэ үндэсний бүх шагаан харваа, нумын харваа, нум сум харваа, сурын харваа гэдэг одоо энэ үндэснийхээ өв соёлыг одоо эрхэмлэн дээдлэж одоо түгээн дэлгэрүүлэх энэ ажил үйлсүүд одоо монголчууд их идэвхтэй оролцдог болсон. Энэ тэмцээнд ирж үзэж байгаа үзэгчид манай монголчуудад одоо цаашдын амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье өрөөё. Сайн шансны хэрэг үндэсний шагаан
улсын мэрэгэн Балчууны Бацэргийн шагналаар гаргаж явахыг хүсэж байна. Энэ жилийн шинжлэх одоо манай Бацэргийн баримтаж итгэх гэж байна. Цаа Бацэрг гэж бүхийхэн карьерийг эхлүүлж байгаа юм залуу байна. Суминдрам Баласандирам Инкватор хоёр оролцсон. За амдуулар цэрэг солон хоёр барьсан бүрдсэн байна. За забьерта часархаа хатаа гаргаж ирлээ. За бүр хонготоо цаад нэгэн гэрүүл цацаад ирсэн. За энэ бас оюун нэмэх. Оценки давсан мэрия Швейцарын багийн бүх ямсан дөрж мөнгө хоёроор давж байна. Францын багийн мөнгө хоёр. За хотогийн харгаад за стадионის номерыг дараад авсан даа гоо. За энэ барьцаа хуулаад байна. За энэ нийтээ хүнд ийм барьцаатаа за сүнсэн. За сүнсэн. За ууснаас сайхан хийж хэлээ. За өнөөний төлбөр түрмөнхий өгөхтэй чигийн баг. За Бацэргийн ган дөрөс өгөхтэй Францын багийн бүгчүүд гарч ирлээ. Нord сайхан үлсийдээ батуулсан. Гадаадын университет Барилтаасан. 여기 벌써 내리겠다. 제일 방향 보고 그러면 이 목이 또이게 목이 벌써 내리겠다. 어떤 방향은 내가 나오도하게 사는 게 나오다가 목소리를 흘러들 여기 때 마사지 그랬다는 게 있는데 За сайн байцгаана уу? Би Женев хотод байрладаг Даниэл Гөрөөсөө үн тэтгэлийн компани захирал оюун эрдэнэ байна. Тэгээ манай компани зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын үндэсний бүхий холбооны Европ дахь салбар
холбооны зохион байгуулдаг бүхий барилдаануудыг байнга дэмжиж оролцдог. Тэгээ Монгол үндэсний бүхийг Европ улсад түгээн дэлгэрүүлэх, хүүхэд багцуудад зааж сургах, Монгол өв соёлыг монголчуудад түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хөв нэмрээ оруулж байгаа Европ дахь Монгол бүхий холбооны салбарын хамт тоолонд маш их ажлын амжилт хүсье. Манай компани зүгээс үзэгч бүх үзэхээр хүрэлцэн ирсэн үзэгч түмнийхээ дунд могой жилийн Азаа үзэх Азийн алмаас нэртэй суглааг зохион байгуулсан. Өнөөдөр өчигдөр нэг хөөрхөн охин эхний азтан болсон. Өнөөдөр 2 азтан шалгарахаар ингээ хүлээж байна. 역사를 바로 그린 소들의 소민상 마신 들어가다 때 온 그림막인 목표들을 가르치는데 자 이런 의미라 보통하게 어떤 도도가 오르면 도도가 긴 모습도 좀 시간 나시죠. 자, 서로 아름다운 배려 없음을 위한 오그린 방인국 소민상 강수빈 마승절은 자 하실 머리도 어떤 강수빈 한국도 울려가는 있다 자, 정말 박수, 나의 그리고 또 사람들은 바로 오늘 그리고 또 다시 한번 자, 거의 전까지 진짜 진짜 이벤트 시간에 모두 다 나사 그룹 다니엘 그룹서
үлдээсэн. 저희가 백승 하이스가 잘 가라앉아서 그것도 온천 가라나 허유로 도가도 대단된 떠올랐을 때 넘가 도인이 운동실에 있으면 여기에 바람씩 먹는 것이 좋아서 대충 공부가 나와서 나와서 저는 그때 생각했더니 다른 것들이 나이로 За би Монголын үндэсний бүхий холбооны Европ дахь салбар холбооны сар шинийн барилдаанд Чех улсаас 1200 км алсаас ирлээ. 2025 оны сар шинийн барилдаа бүргэн дэлгэр сайхан боллоо. Манай Чех улсаас бүх төрүүлсэн сар шинийн барилдаан болж байна. Швейцарын Женев хотноо болж байгаа барилдаанд Чех улсаас багаараа хүрэлцүүлж орсон алтан медаль авсандаа баяртай байна. Тэгээд нийт дэлхийгээр орсон суугаа монголчуудаа сар шинийн баярын мэнд хүргэе. Сар шиндээ сайхан шиндээрээ. Унгар улсын Будапешт хотоос Сумын зам баасан жаргал миний бие залуу бүх Ботторж, залуу бүх ган дуулга нартай хамт ингэж нэг баг болж тэмцээндээ сайхан оролцлоо. Европын үндэсний холбоо бүхий холбооны салбар холбооныхоо сар шинийн барилдаанд барилдаан сайхан боллоо. Сар шинийн барилдаатай хамт багийн Ахмад өсвөрийн бүхийн 4 төрлөөр барилдаа явагдсан онцлог байлаа. Багийн халз барилдаанд Швейцар, Франц, Испани, Чех, Унгар улсаас багууд тойргоор барилдаж, Чехийн баг тэргүүн байр эзэлсэн. Багийн бүрэлдэхүүнд Архангай аймгийн Үгийн нур сумын харьяат Төрөм өвхийн Өгийн, Архангай аймгийн Хотон сумын харьяат Инх тайвангийн Цэтэн дамба, Архангай аймгийн Үлзий төмийн харьяат Болдбаатарын Чанар нар багтсан байна. Сагсан бөмбөгийн 3-ыг харьцах 3-тай дүйцэхүйц өрсөлдөөнтэй болсон багийн тэмцээнийг бүхий мэрэгчтэн мөн үнэлж байна. Сагсан бөмбөгийн 3 эсрэг 3 гэдэг шиг нэг баг нь 3 бөхтэй. Тэгээ төрүүлж 2 даваа авал ялагч нь тодроод энэ багийн барилдаан бол маш их сонирхлыг татчих штеп. Залуучууд багийн барилдаанд яг барилдах дуртай болсон байна. За өсвөр бүхийн барилдаан гэж дээр өсвөрийн хүүхдүүд. За ялангуяа энэ барилдаан бол асар их чухал барилдаан байгаад байгаа. Тэгээ одоо энэ Европод төрж хүмүүжиж өсөж байгаа хүүхдүүд энэ Монгол өв соёл нь Монгол бүхийг энэ өмсөлийн өмсөө дэвэ шава механикгээд энэ барилдах нь бол энэ асар чухал юм байна л гэдгийг бас ойлгож байгаа. За тийм ч учраас энэ эцэг эхчүүд нь маш их идэвхтэй байна. Бүр Германаас хүртэл тэр бэлгүүдээгээд хөө аав ээж хоёрын дагуулаа хүрээд ирсэн байлээ. Европын улсууд амьдардаг олон бохчууд ирж зодогдож, монголчууд цуглаж нэгэн өдрийг баяр хөөртэйгээр өнгөрөөсөн ийм сайхан өдөр боллоо. За мөн хоёр дахь өдөр багийн барилдааны зохион байгуулж маш их өрсөлдөөнтэй мөн бие хамтаж багийн одоо чанарыг олон бүр тодом руу харуулсан ийм сайхан барилдаанууд болж өнгөрлөө. Тодорхой улсуудад амьдарч байгаа Монгол улсын иргэдээс салбар холбоо байгуулах хүсэлтүүд ирсэн байгаа. Эдгээр улсуудын салбар холбоо байгуулах хүсэлтийг хууль дүрмийн хүрээнд зохион байгуулж дэмжиж ажиллана. За мөн бүхий барилдаа аливаа барилдаантай холбоотой үйл ажиллагаанд дэмжин ажиллах болно. Баярлалаа.